Нэг. За нэг гişлүүлчихье. За бүгдэнд амралт өдөр минь. За нэлийн хөдөлгөөнтэй 7 хоног болж өнгөрлөө. Тэгээд өмнөх 7 хоногийн таамгууд болон за одоо яг гэж бодлоо. Дараагийн 7 хоногт ч юм уу нээх боломжтой оролтуудынхаа таамгийг харчих. За ардаа Швейцар франктай ослоод ингээд харах юм бол жоохон унсан байрын хөдөлгөөнүүд үүссэн байгаа. За Канада Швейцар франкаас эхэлчихье. За энэ дээр 2 цагийн доо өвдөгтээд ингээд доошо трендтэй болцсон байсан. Тэгээд паттерн стрейт доошо ингээд яваад өгсөн. За тэгэнгუთ одоо болохоор энэ дээрээс доошо хөдөлгөөн хандсан байж магадгүй гэсэн таамаг гарч ирж байгаа. За Швейцар франктай ослоод тэгтээ бас нэг хол хөдөлдөггүй учраас ингээд impulse correction impulse гэдэг энэ хөдөлгөөн доошо ингээд яваад хандсан юм болов. Тэгэнгуутаа доошо явж ирээд юу болж байна вэ гэхээр энэ дээр юм гээ шалтаад солигдчихсэн бүсчлэл дээр ирсэн байгаа гэх юм уу. За тэгэхээр энэ дээр дахиад ирээд ойж штт те. Өмнө энэ дээр нэлийн сайн эсэргүүцлийн шалтгаан болж исэн. Энэ дээр дахиад ирсэн байгаа. Тэгэхээр энэ олонтын хөдөлгөөн энэ дээр тогтворж жоод за тэгээд дахиад ерөнхийдөө дээшээ буцаад явах уу гэдэг хөдөлгөөн анзаарагдаад байна. За энэ хөдөлгөөн бол 1-2 хооронд ийм хөвчлэн сайдвейс яваад байна штт те. Хизээс хойш явж байна. Тэгэхээр бараг 8 сар дундаас хойш энэ бүсчлээс ингээ хол гарч байгаа учраас дахиад энэ доороосоо дээшээ хөдөлгөөн орж ирэх байхаа гэж таамаглаж байна гэсэн. За тэгээд одоохондоо бол мэдээж энэ хүчтэй олонтын хөдөлгөөний буюу энэ сэлрүүд нь илүү байгаа мэдээлэл маань ингээд баярууд нь орж иж байгаа мэдээлэл одоохондоо байхгүй байна. Юудсэн ингээд хүчтэй хөдөлгөөн орсон. Энэ дээр цэсвэрийн хөдөлгөөн болж байгаад буюу нэг паттерн үүсэж байгаа доошоо стэрчих магадaltaй. За би бол одоо энэ дээр юу хүлээж байна гэхээр нэг юм доошоо задрах паттерн задраад тэр нь хол явждахгүйгээр буцаад ингээд энэ доо өвдөгдээд D8-аас ч юм уу энэ дээр нэг үүсэх дараагийн хөдөлгөөний паттерн дээрээс оролт их төлөвлөгөө гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр дараагийн доо баг энэ хөдөлгөөн үүсчээд дуусчих байж магадгүй гэж анзаарч байна. За тий харьцангуй ойлгомжтой хөдөлгөөнүүдтэй явж хосчих шиг боллоо. За Канада доллар йен. За 2 лооны өмнөх за 2 лооны ч тий анхны өмнөдлөөний эхний вебинар дээр нэг таамаг гаргаадсан. За юусэн трендийнхэн дагуу бол гайгүй явцсан. За тэгээд өнгөрсөн 7 хоногт нэг юм паттерн үүсэж агаад тэрийгээ стрейт доош хаагдчихлаа. За эдний 7 хоногийн кандл доош мангар том ингээд хаагдаад байгаа. Нөгөө энэ цагаан кандлыг харчаад ингээд ийм том улаан бишээ цагаан кандлыг сөрөөд ингээд дээшээ гэж таамаглахаар амар хэцүү гэдээсэн. Тэгээд энэ 7 хоногийн таамагч гэсэн дахиад бараг доошоо байж магадгүй харагдал байна. Энэ ч гэсэн одоо ингээд ажгүй сэл тал нь илүү одоо ингээд мэдээлэлтэй лав байгаа байхгүй юу? Үн дээшээ энэ хүртэл өссөн. Тэгээ унагсаар агаад ийм том биетэй энэ доор хаагдаж байна. Тэгэхээр ингээд дахиад ийм сэлрүүд маань хүчтэй байгаа мэдээллүүдийг агуулж байгаа л гэж харагдаад байна. За тэгээ Канада доллар дээр харахаар CAD-ийн дээр харахаар за чиглэл нь ингээд энэ дээр нэг ийм паттерн байгаад байгаа. За доороо ийм хөрөлтөөтэй дахиад энэ дээр ирэх үү гэдэг сонирхолтой. За дээрээ болохоор эднэр дээр юм. Барийн сүлжлээ. За. За юм байна гэсэн үг. За дахиад энэ тренд лайн дээр ингээд өнгөрсөнд 2 удаа ирээд өсөж болсон юм чинь дахиад 3 дахь яагаад болохгүй бич гэж ихний хэлжинд анзаарч байгаа. Яг нь паттерн ашиглаж байгаагийн тусламжтайгаа болохоор энэ ч одоо ингээд өөрөө тодорхой хэмжээнд өсөлтийн тренд явж шít ингээд дээшээ явах магадaltaй. Энэ ингээд урттай өсөлтийн трендээ дагах уу эсвэл ингээд доошоо тренд нь стрейт доошоо явах уу гэдгийг паттерны тусламжтай таниад байна гэсэн. Тэгэхээр ингээд ер нь бол доошоо задарчихаар хэмжээний магадaltaй паттерн харагдаад байгаа. Биш. Ийм болоод байна гэсэн үг. За, ийм паттерн дотор яваад байна гэсэн үг. За тэгээд энэ өнгөрсөн 7 хоногийн лаан бас нэлээд дажгүй доошоо хаагдаж байна. Энэ 7 хоног гэсэн унчих байх гэж бодож байна. За
нэг өдрийнхөө лагаар харахаар өмнөх өдрийнх нь лаан доктортой буюу нэг амар бааюуч илүү биш, сэлрүүдэн ч илүү биш юм шийдгүүд өвж илаа гарсан байсан. Тэрний араас өчигдрийн ла 5 дахь ла ингээ хүчтэй сэл ла байгаа учраас нэгдгийн ла ч гэсэн нэлийн доошо хүчтэй энэ шип баг энэ шалыг шалгаад ороод ирэх болов уу гэж бодож байна. Тэгэхээр доошо таамаг маань илүү хүчтэй гарч байна гэсэн үг. За энэ синга долларч явах үү. За евро канад доллар. За евро канад доллар энэ дээшээ гээд ингээд яриад байгаа шүү дээ. Дээлийнхаа доовыг гаргаад ирсэн. Энд ингээд дээлийн чиглэл нь дээшээ явж байгаа. Тэгээд ингээд адилхоор дээшээ таамгуудаа гээд энэ дээрээс хүчтэй зон дээрээс нэг хөдөлгөөнө авцсан. За тэгээд энэ дээр нэг тааз байсан ингээ ярьж ирсэн бах. За тэгээд өнгөрсөнд юу болсон бэ гэсэн. За өмнөх яриан дээр энд нэг юм доошоос төрөх магадaltaй паттерн явж байна. Тэгээд энэ импульс дээшээ дээрээсээ орж ирж байгаа. Орж ирсэн энэ импульсыг ингээд ийшээ явж магадгүй гэсэн. За энэ бүтэн явж дуусаад тэгээд бид нарт ингээ харангуут юу болсон бэ гэхээр энэ дээр ийм хөдөлгөөн. За яг энэ гэхдээ энэ дээр жоохон эргэлзээтэй зүйл юу үүссэн бэ гэхээр энэ оройг ингээд цэвэрхэн авах гэхээр ингээ оройнууд нь гоё ингээ цэвэрхэн болчихгүйсэн. Тэгэхээр ингээдээ ингээд очивол арай паттерны хувьд ч гэсэн боломжтой харагдаад байгаа гэсэн үг. За тэгээ. За одоо энэ хөдөлгөөн хаа хүртэл явах боломжтой вэ гэхээр энд ороос явсан хөдөлгөөн ийшээ тавтагдана гэдээ харцгаар за ерөнхийдөө бараг ханж байгаа маягийн за ихтэй дахиад нэг дэшээ 50 60 пип байх шиг байна. Тэгээд одоо ингээд юу болж байгаа вэ гэхээр энэ тренд ингээд дэшээ эргэж байна буюу одоо 2 цаг дээр харахаар сүүлийн lower high ингээд тэмдэглэсэн байгаа шүү дээ. Одоо тэгээ өмнө нь ийм байсан бүтцтэй байсан бол одоо энэ дээр ингээд 2 цаг нь өөрөө ап болцсон. Тэгэхээр бид нар одоо дахиад энэ 15 минут одоохондоо ап тренд явж байгаа энд явж байгаа. Энэ 15 минут дахиад нэг эргэн доошо даун тренд эргэн. Тэр даун трендийн цэцрийн хөдөлгөөн орохын тулд энэ чинь ингээд өөр ингэсэн бидаас уналтын тренд өссөн шүү дээ. Энийн дээш нь эргүүлээд ингээ оролт их юм бол энэ 3 цагийн хамаарал ингээ гуруулаа дээшээ нэг дээшээ буюу ингээд нэг чиглэл рүүгээ болчихж байгаа гэсэн. Тэгэхээр тэр арилжааг илүү удаан барихт ч юм уу ингээд илүү хол уртын арилжаа их магадлал маань илүү өндөр болж байна гэсэн. За тэгээд энэ дээр ингээд харах юм бол цаг хоорондын хамаарал гэдэг шинжилгээ тэгээд ингээд цаг хоорон дотроо шилжээ цаг болгон гэсэн өөрийнх нь трендийнх нь дагуу ингээд доовоо хөгөөд үндсэн хөдөлгөөн хаана байгаа инээ дээрээгээд тэднийг харах боломжтой байсан гэсэн. За одоо бол цэцрийн хөдөлгөөн хүлээж байна. За өнгөрсөн 7 хоногийн лаан нэлээд том лаа хаагдсан. Би бол энийг дээшээ сэтгэлээ гараа явуучих болов гэж бодож байгаа гэсэн. Тэгэхээр нэг бол канад доллар унах гэж байгаа. Нэг бол евро өсөх гэж байгаа гэсэн. Энэ хоёр айл нэг нь хүчтэй хөдөлнө гэсэн. Еврокад өөрөө дээшээ харж байна гэдэг чинь нэг бол канад доллар буюу артлын валют маань унж байгаа. Нэг бол уртталт нь байгаа үндсэн валют маань хүчтэй өсөх гэж байгаа гэсэн. За тэгэхээр канад йен буюу уртталтай канад доллар бас ингээд байх хослол нь унах гэж байгаа нэг талаараа зөвч юм шиг харагдаж байна гэсэн. За 7 хоногийн ла дээрээ тулцсан хаагдж байгаа маш хүчтэй. Одоо энэ хоёр шиг лаанууд гэсэн үг шүү дээ. Ийм хоёр лаа. Тэгээ энэ хоёр шиг ч юм уу. Ийм лаанууд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд дахиад дээшээ лаанууд байгаа. Дахиад нэг энэ сараа он дуустал баг өсөд энэ 300 пипний хөдөлгөөн явуучих байх гэж бодож байна. Тэгэхээр дээшээ арилжаануудынхаа таамгийг илүү гаргана. За тэгээд дахиад ийм цэцрийн хөдөлгөөнүүд хүлээнэ гэсэн. Одоо ийм юм хүлээж чадах юм бол энэ дундаасаа нэг ингээд зөв оролтоо гэдэг авчих юм бол ингээд 2 3 өдөр арилж байгаа бариад тэр нь хөдөлгөөний хувьд нэг ингээд 100 200 пип явах боломжтой байгаад байна гэсэн үг. За евро швейцар франк. За эдний дээлийн дов доошоо яваад байгаа гэж яриад байсан. За би ихтэй энэ паттерны дээшээс төрчих юм болоогүй зураадсан. За тэгээ паттерны нүрээ ингээд сунаал байна. Эхний ээлжинд нэг нарийнхан татсан. Тэгээ стрэл дахиж ингээд хол явж чадахгүй. Ийм учраас Канада биш Канадын швейцар франктай ослоо дээр арилжаа свинг арилжаа барих жоохон ядаргаатай байгаад гэдэг энэ ингээд хөдөлгөөний хүлээгээлэн тэгэл нэг хөдөлчихгүй. За яагаад дээшээ байсан бэ? Дээшээ гэж харах гад байсан бэ гэхээр энэ дээрээс ингээд импульс орж ирээд тухайн импульсээ өргөжлүүлж өгдөг магадaltaй паттерн үсээд энэ импульсыг дараа нь ийшээ гэж харж ирсэн чинь тэгэж явсангүй доошоос төрчлээ. За тэгээд одоо л евро юунд швейцар франк дээр ахиж арилжаа нийтүүлэлгээ гарахгүй байх гад байна. Би бол бүр эннийхэн дээр гаргаж ирж байгаад энэний дээр гаргаж ирж байгаа л юм хийвэл юмэр нь одоохондоо л угаас зөндөө удаан хүлээхээр бүтцтэй учраас юм хийж чадахгүй бай гэж. За евро паунд нөгөө 16 оноос хойш гэж яриад байгаа.
хөдөлгөөн гэсэн үг. За өмнөх хамаг маань ингүүл баталгаатай болно л гэдэг энэ нөхцөл нь хүлээгдээд байна те. Энэ lower high гişэ higher high буюу шинэ аптрендийн орой үүсгэж энэ уналтын трендийг тренд эргэж байгаа мэдээллийг авах гээд байгаа. Ингэхгүй л бол энэ угаасаа дээшээ тренд рүү ирэхгүй учраас би энийг хүчээр доороос нь баядах шаардлага байхгүй гэж байгаа шүү дээ. За тэгэл нөгөө ингэ зунгаарлаад идэг түүхээрээ яваал зунгаарлцаад лэн одоо эндээс хизээ гэж дуусаад би аль үнээс нь доороос нь ингээд ийм ёроол барьж аав гэж үзэх шаардлагагүй болохоор эргүүлчүүл зүгээр трендийн дэш нь. За энэ удаа гэхдээ яг сэтгэлээд явахыг ч үгүйсэхгүй гэхдээ л эхлээд юутсан сэтгэхгүй байх гэдэг таамгаараа явж ий. За 7 хоногийнх нь лав нэлээд дайггүй. За энэ доороо ингээд ерөнхийдөө зүүнний үзүүрүүд үлдээд байгаа. За тэгээ сэл лааны маань бас би энэ өөрөө нэг тийм хүчтэй биш. Одоо энэ том цагаан шиг ч юм уу ядаж ийм шиг ч юм уу ийм биш. Доороо илүү урт зүйтэй жижиг лав байгаа учраас магадгүй баярууд нь тодорхой хэмжээнд орж ирээд сэлрүүд маань хүчээ алдаал байгаа байх. Тэгээд нэг өдрийн лаан бас нэлээд дайггүй агтцсан байгаа. Сүүлийн тэ энэ дээрс хүчтэй сэл орж ирээд энэ дээр хаагдсан. Ахаа тийшээ сэлрүүд орж ирсэн ч гэсэн дараа нь баярууд нь илүү байцсан. За өнгөрсөн тэгээд 5 дахь болохоор сэлрүүд нь энэ хүртэл унагсан ч гэсэн лаан энэ дээр жижигхэн сэл хаагдаж байна. Тэгэхээр яг хөө сэлрүүд нь илүү байсан гэхдээ бүр аим бүр хол илүү бол байж байгаа. Тодорхой хэмжээнд баярууд маань ингээд орж ирж чадсан гэж лаан уншигдаад байна гэсэн. За тэгээ энэ дэр жоохон яарад гэх юм бол төрүүлээд оролт хийх юм бол энэ хавцаанаас баядаад энэ lower low-ын доор stop loss тавиад тэгээд ингээд дэше арилжаа барьж болж байна. Гэхдээ ингэх юм бол одоо тэгээд нэгт stop loss-оо хийдэд авах маялтай тэгээд хоёрт айгүй удаа арилжаа барина. Тэгэхээр жоохон уул нь ингээд дэш нь гаргаад ирэлвэл амар. За та pound-оос л бас тийм ч бас арилжаа барих тухтай. Бас л мөн үү биш үү гэдэг дээр бас бодох хэрэгтэй гэсэн. За евро yen. За Канадын евро yen адилхан нэг юм daily юм довтой унсараад ороод ирсэн. За энэ сүүлийн lower high эвдээд буюу сүүлийн уналтын оройг ингээд тодорхойлж өгөөд энийг дэшээ эвдээд гараад ирэх юм бол дэшээ автрend иргэнэ гэжсэн тэгэхгүй байна. Тэгээд өгсөн логтыг басан бэ гэсэн чинь. За энэ чинээр ёроол үсээд энд нэг дэшээ задардаг паттерн ахаар нь энийг дэшээ стэрж гарч ирээд ингээд унах болов. Яага унах вэ гэхээр энэ lower high-ыг лифтэхгүй юм чинь угаасаа доошод зураад байгаа гэсэн чинь. Доошлжоо тэгээд ингээд явсаар агаад гараад ирлээ. За энийг устгах. Энэ устгах. За одоо юу болж байна харъя. За 7 хоногийн лаан шийдвэргүй маягийн лаа гарцсан байна те. За ингээд ерөнхийдөө сүүлийн 4-7 хоног унсан. Өмнөх 7 хоногийн лаа бол бүр амар хүчтэй доош улаан цагаан лаа байсан. За тэгээ энэ 7 хоног болохоор энэ нүг доош унсан ч гэсэн за хэдэн пип унсан. 230 гаруй пип унсан ч гэсэн баярууд нь илүү агтцсан. За энд бол харин сонирхолтой байл харагдчих. Одоо энэ 7 хоногийн лаан яаж яана гэхээр энэ дээрээс явсаар байсан сэлрүүд нь энэ дээр хүчээ алдсан байж магадгүй мэдээлэл өгч байна гэсэн. Тэгэхээр жоохон ерөөдөө дээшээ тал руугаа байх магадaltaй лаа гарч ирж байна гэсэн үг. За тэгээд дийлийг нь тавьчих. Ингээд. За ихтэй энэ бол дунд занг дээр бол бараг л доошо паттерн үсээс сэтэрсэн байр харагдчихсэн л та. За товын ингээд авчи. Энэ бараг лайн чартаар бол товоо өвдсөн л гэж харагдах уу те. Тийм бит. Ийм үед жоох хэрэгэлзээтэй болчихдог. Энэ ингээд зүгээрээ эвтэнгуут нь зүгээрээ эвтэхгүй гэж харангуут энэ яг миний авж байгаа ёроол өөрөө дан ийм зүг байгаа байхгүй. Тэг яг биеэр нэх юм бол энэ дээр тэгэхээр угаас биеэр эвтцсэн. За энэ нэрээ хоёулын ловерлоо гэж авчил та. За тэгэхээр сүүлийн lower high-ны энэ дээр үлдсэн. Энэ нэг ийм паттерн үүснэ. Энэ паттерн үүснээс сэтэрсэн. Тэгснэ 15 дээрээ өөрөө энэ оройг бас сэтэрсэн гэж харахаар яасан хэцүү би. Энэ оройг эвдсэн гэх юм бол сүүлийн ёроол энд үүсээд тэгээ сүүлийн ёроолоо доошо шална сэтэлцэн. Тэгэхээр ингээд дахиад доошо унах магадaltaй байгаа тоххой. За энийг ч нэгтгэн хөдөлгөөний л харъя дөө. Би бол бараг дахиад доошо байх магадaltaй л харгалаа. Шингээл ингэмээр л харагдаад. Энэ ингээд энэ уралтын хөдөлгөөний төсрийн хөдөлгөөн болоод тэгээд тренд лайнаас трейд ийшээ pullback хийгээд дахиад доошо даун тренд хүчтэй гэдэг таамаг гаргахмаар л юм байна.
За гэхдээ нэг өдрийн хөдөлгөөний хамгийн сүүлийн орол энд байгаа шүү дээ. Энийг л эвдэхгүйгээр дээшлэн гэдэг хөдөлгөөн дэр нэлээд тулж ирчээд ингээд байгаа. Тэгтэл Канад энэ болохоор мангар цэвэрхэн доош харагдаад. Энэ болохоор за яг Канад доллар өөрөө бие дааж жоохон хүчтэй хөдөлж магадгүй юм л та. За еврого харчлаа. За евро NZD. За энэ нэг дээшээгээд нэг яриа л исэн нөхдөлийн өнгөрсөн 7 хоног битүү дээш болчлоо л доо. За 7 хоног нэг иймэрхүү 7 хоног нь бол дээшээ гэж хараад яриад байгаа. Нөх бид нарынханд хамаагүй байна. Энэ бүр эндээс нах дээшээ ирсэн. Тэгээд за энэ хоёр бүсчлийн хооронд яваад байгаа гэж ярьжсэн тийм. За тэд өнгөрсөн 7 хоногт яасан юм бэ гэхээр за энийг л дээшээ сэтэлжүүл дээшээ тренд маань эргэчнэ гэж яриад баг 2 вебинар болчихж байгаа бох тий. За тэгээд эндээс нэглээд хамгаалсан байсан сэтэлгүй явсараад энд сэтэлж гарч ирээл за тэгэл ада зураал ад бутерна зураад яваад өглөө. Тэгээд энэ бүгднийх нь нийлэмж нь өнгөрсөн 7 хоногийн ийм том ногоон лагагдсан. За тэгээд ийм том ногоон лагагдсан юм чи одоо тэгэл энэ шиг ядчил энэ шиг ийм хөдөлгөөнүүд хүлээж ийн гэж бодоод дээшээ нэг 400 гаруй пипний хөдөлгөөн байгаа хаа гэж бодож байна. Ойрхон хүчтэй тааз байна уу? Нэг өдрийнхэн таазыг сэтлээд pullback-ийг хийцэн байраа харагдчихсэн. За тэгэхээр одоо ингээд овын тэмдэглэсэн байгаа юм шүү дээ. Энэ минлөө нэг орж ирэж магадгүй. Энээс өмнө тааз. Энэ нь жоохон хүчтэй тааз байсан өөрөөс төрсэн. За энэ лөө нэг орж ирээд ихний ээлжний цэцэрийн хөдөлгөөн орж ичиж магадгүй. Юуцэн тийшээ болцсон байгаад байна. Цэцэрийн хөдөлгөөнүүдээ бол дандаа хийж байгаа. Ингээд сур, ингээд pullback, энэ өрөөг сэтлээд pullback гэж явцсан. За энэ setup нь ингээд бүтэн болцсон учраас устгалаа. За тэгэхээр евро NZD гэдэг ослыг дээшээ харж байна гэдэг чинь өөрөө нэг бол еврогоо хүчтэй өснө гэж харж байгаа, нэг бол Нью-Зеланд долларыг унана гэж харж байгаа шүү дээ. Тэгэхээр дараа нь одоо Нью-Зеланд доллартай урдаа NZD-тэй ослоодоос яаж таамаглаж ийн гэдэгтэйгээ харьцуулаад харах хэрэгтэй. Ингээд ослын хоорондын хамаарлууд гэж байгаа шүү дээ. За дараагийнх нь pound швейцар франк. За pound швейцар франк дээшээ сэтрэх магадaltaй паттерн гэдээ яриад байгаа. Энийг эвдчүүл дээшээ гэдээс энийг эвдчихэд цэцэр хөдөлгөөн ороод ирсэн байгаа да. Одоо ингэ явж гэнэ гэсэн үг шүү дээ. За тэгэхээр үлдсэн таамагуд маань дээшээ рүү орчих гээд байна тийм. Тэр нүнэн бах уу. Ингээл 2 цаг дээр дунд цагийн даваа хөвдөд дээшээ гараад ирсэн учраас дээшээ байх магадaltaй л. Энэний дараагийн арны паттерны хөдөлгөөн ямар шуухын өсөх нь харъя. 15 минут нэрээ хизээ баятах вэ гэдгийг харчих. За одоо л ингэ олтын дээр явж байна. Яг одоо гэх юм бол за энд нэг ёроол үүссэн байна. Энэ ёроол маань өөрөө хамгийн сүүлийн ёроол, хоёр дахь ёроол сүүлийн орой. Тэгэхээр яах нь энэ оройг сэтэлж ийж дэшээ баятах нэ гэсэн үг. Тэгвэл хэрвээ энэ одоо доош унаал ингээд ах юм бол дахиад хамгийн сүүлийн ёроолоо сэтэлүүлээл. Тэгээ энэ дэр шинэ ёроол үүсэх юм бол хоёр дахь орой чи ийшээ зөөгдөж шүү дээ. Одоо энэ хавцаа энэний үүсэх орой гэсэн үг. Тэрийг эдгийж ингэж дээш нь сэтэлүүлээл налчаанд баятчихна гэсэн үг. Тренд эргүүлж байгаа гэсэн үг. За одоохондоо энэ нөхцөл байхгүй юм чинь. Яг одоогийн байгаа хөдөлгөөн дээр бол энэ сүүлчийн уналтын оройг дээш нь сэтэлж чадаад автрend ирэх юм бол тэрний дараагийн цэцэрийн хөдөлгөөн дээрээс баятах хэрэгтэй. Баятах боломжтой болж байна гэсэн үг. За юм байна. За pound yen. Pound yen бол Канадын нэтэртэй адилхан. Дөө баг. Энэний 7 хоногийн лав бол евро yen-тай илүү төстэй байгаа юм байна. Канад yen-ийг болохоор доошо цагаанлаа агчаад байгаа шүү дээ. Pound yen ийм, евро yen ийм орондоо мангар ойролцоо бодоод хөдөлгөөн ч гэсэн ерөнхийдөө ойролцоо. За pound yen бас л жаахан дээшээ өсөж байгаа цэцэрийн хөдөлгөөн орж ирээд унах болоо дөө. Өсөлтийн хөдөлгөөний ийм том байснаа. Одоо тэгээд ийм жижигхэн болоод дахиад ингэж жижигрээд тэг ингэж жижигэрж ирсэн энэ өмнөх ёроол мураалаа сэтэлцэн эднэр ер нь буцаа унах юм шиг байна дөө.
Энэ бүтэн уналтын засварын хөдөлгөөн явж байгаа юм шиг. Тэгэл дахиад ингээл жоохон дээрээс энэ авцсан ингээл унах баг. За харж. Одоохондоо яг бүтцэн үсэг байна. Яг ийм энийг сэтлэнгуут нэгэд хэлчихээр юм байхгүй. Ингээд тренд лайн татгаар 2хон орой татна, ингээд татгаар 2хон орой татна. Ингээ бүх үүсэж байгаа тренд лайнууд маань бүгдээрээ 2хон оройор олоод болоод байгаа учраас тоохондоо тэгж үнийг таамагламааргүй байна. За энэ ячны доороо 3 байцсан, дээрээ 2 байцсан. Ингээд impulse correction, impulse гэснээр буцаж орж ирээд ингээл явах бах та. За нэг иймэрхүү хөдөлгөөн байж магадгүй гэж төглөөч та. За бара pound USD. За pound USD-г нэг юм сэрийн дотор хараад байгаа шүү дээ. За нөгөө ихний ээлжний энэ хавцанаас ирээд үн унж магадгүй гэдээсэн таазны бүсчлэлтээр ирсэн. Үнэр энжлээ л. За өчигдрийн л дээшээ сэтэрж гарч ирсэн ч гэсэн буцаад ингээд доошоо ороод ирсэн. За 7 хоногийн лаан ингээд бас шийдвэргүүл гарцсан. Энэ бараг буцаад ирэх гээл хашиг байна доош. Одоо бараг нэгтгэс эхлээ шууд доош унаад эхлүүл гайхгүй л байрын хөдөлгөөн ороод ирлээ. За энийг түр хаачи. За ингэж байгаа харъя. Дунцагийн тий. За би уул нь ингээд энэ дээр ингээд энэ өсөлтийн хөдөлгөөний ингээд овоо тоолж агаад би энэ дээр хэлсэн шүү дээ. Энэ оройг бол сүүлийн орой гэж ахгүй энэ дээр дабл топ гэдэг юм үүсээ доошоо стрейт ингээд явбал гэдэг тэрнийхээ дагуу сүүлийнхаа оролыг олоод за энэ дээр бол эргэжүүл тренд эргэжнэ гэж агаад тэгэд энэ дээр доошоо стрэх магадaltaй битэрэн цэвэрхүү өссөн хүчтэй хөдөлгөөнөөр сэтэрсэн тэгчээ шууд ороо буцаад ингээд ороод ирсэн. Тэгээ энэ маань өөрөө 2 цагийн лаан дээрээ болохоор юу болж байгаа вэ гэхээр ингээд амар доор урт зүйтэй л авчиж байгаа байхгүй. Тэгээ ингээд чинь энэ хүртлэн усан ч гэсэн байрууд нь энэ дээр яваад ирж байна гэхээр энэ дээр ингээд сэлрүүдийнх нь хүч хангалтгүй болцсон аль хэзээ. Тэгэхээр ингээд сэлдэд ах шаардлагагүй болцсон. За тэгээд буцаад дээшээ явцсан л да. За энэ нөгөө сүүлийн орой энийг сэтэлүүлгээдээс оройгоо сэтэлцэн. За тэгээд энэ патерн тренд эргэлт бол жоохон ажил хагас дуу явсан гэсэн үг. За одоо бид яах вэ? Одоо ямар боломж байна вэ гэж харахаар би бол энд ийм патерн татчихсан гэсэн чинь дээшээ нэг хагас сэтэрчих юм. Ингээд нэг ийм хагас сэтэрсэн. Тэгэхээр харж одоо эн чинь болохоор энэ патернаас стрит доошоо явах юм бол би дахиад сирээнийхаа доор ирж байгаа тэн дээр нь байт гэдэг байгаа шүү дээ. Одоо би бол ийм таамаг гаргацсан байгаа шүү дээ. Өнгөрсөн яг сүүлийн вебинарын таамаг юм шүү дээ. Ингээ оройнуудад олцсон. За тэгээ энэ оё ороолыг гэхгүйгээр энийг ороолоо гэж аваад за тэгээ энийг эвдэхгүйгээр дээшээ явчихна гэсэн чинь ингээ сэтэрж орж ирснэ тэгээ ингээд. Бацаад явцсан байдгийн. За тэгээ одоо харъя энэ сирэний SP line дээр ирээд ингээд 100 гаралтай доошоос би энэ патерны доошоо стрейт баг доошоо унчих болов гэж хараад энэ доошоо таамаг руугаа илүү арай хүчтэй. Тэгээ энэ ногоо могоолууд хүлж ирээд баядуулвал нь бүр гоё. Одоо харилцаа барих бүсчлэл байгаад байгаа юм л да. Одоо ингээ ийм бүсчлэл дээр яриад байгаа хгүй. Дээрээс бол байтсан ч байгу яг buy stop ч яриач бүгдийг л байгаа л та. Дээшээ гэж харсан ч гэсэн байтахад хамгийн тохиромжгүй бүсчил гэж харагдаад байна. За одоо энийг унтрааж агаад ингэж ингээ харах юм бол энэ дэр ч амар хүчтэй шалтгаалсныг бүсээ байгаа хгүй. Энэ хавцаа тий ингээ хүчтэй шалтгаалсныг бүсээ байгаа хгүй. Энэ хооронд ч юм. Тэгэхээр одоо энэ дээр бас дээшээ доов нь явж байгаа гэдээ баядаад тахаар ингээд том цаг дээр айгу хүчтэй шалтгаалсан дээр байгаа учраас бас айгүй эвгүй. Тэгэхээр ер нь л бараг л сэл тал руугаа л бараг 60% магадaltaй харагдаад байна. За тийм нөхцөлийг харж аваад би бараг сэлт бол болж чинь өрих. За Ньюзиланд доллар, Канада доллар. За өнгөрсөн таамаг нь энэ доов явдсан байт хамгийн тухтай бүсчлэл инэ гэжсэн те. За яг хамгийн тухтай биш. Гэхдээ мэдээж дунд зэргийн арай энэ аваас л байтчул боломж ингэдсэн бүсчлэл руу яваад ороод ирсэн гэж байгаа юм. За юу энд ингээд яагаад энийг ингэж орой чухал бүс авсан бэ гэхээр энэ хамгийн сүүлийн уналтын орой байсан те. Эндээс эхлээд тэгээ энийг ингэж сэтрээд энийг сэтэлчих юм бол дээшээ яах вэ? Дээшээ тренд хэрэгжиж байгаа.
За тэгээд том цаг дээрээ ийм сиренц төр явж байгаа. За тэгээд энийг би өмнөх 2 дахь видеонд шинэхний видеон дээр те энийг эвдэхгүй гэдэг рүүгээ нэлээд төхөөд ирцээ. Бараг 99% төхөөд ирцэн. Тэгээ энийхэн доор SL-ийн давид баядах боломжтой гэдээсэн нөгөө асал мэн гэсэн. За тэгээ сэрэл рүүгээ ороод ирцэн. Сэрээгээ ингэж доош стрит орж ирээд сэрэн дотроо байгаад байна. Би бол энийг ахаад дэшээ. Энэ SP line руу нэг хараад энэ дээр бараг тогтохгүй хаа шууд ингэж яваад тэгээ ингээд хараад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ чинь юу хүлээгээд байна вэ? Хэрний хөдөлгөөн ороод ирэл ийм хөдөлгөөн хүлээгээл юм гэсэн үг шүү дээ. Ийм хөдөлгөөн байгаа. За тэгээ энэ дээрээ ирсэн одоо тэгээ тодорхой хэмжээний дээшээ дайггүй лаанууд гараад ирсэн. Энэ 7 оны лаа нэлээд дайггүй. Өнгөрсөн 7 оны баялаа байсан буюу өсөлтийн лаа байсан. Энэ 7 оны лаа юудсан уналтын лаа болж хувираад энэ өсөлт баядсан хүмүүс ингээд гараа явцсан хамаг бол байхгүй. Сэлрүүд нь энэ хүртэл хүчтэй байсан. Гэхдээ баярууд нь энэ дээр хагдуулж чадсан. Тодорхой хэмжээнд яг сэлрүүд нь илүү гэхдээ бүр тийж дараагийн 7 хоног дээр дахиж унахаар тийм бол биш. Одоо энэ 3 лааны зохицол шиг бас байж болж штэ. Нэг томлаа доошоо зүг татсан цагаан лаа дараагийнх нь том байдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү юм байж болж байна гэсэн үг. Тэгэхээр дараагийн 7 хоногийн шууд дээшээ харж байна. Нью-Зеланд бол Канада дээр. За тэгэхээр NZD Канадыг би дээшээ харж байна. За тийгонгод ингээд валют дээр юу болох вэ гэхээр нэг бол Нью-Зеланд доллар айгүй хүчтэй өснө гэсэн үг. Нэг бол Канада доллар унана гэсэн үг. Тэгэхээр би Канада долларыг унана гэж харж байгаа юм чи би Канада доллар йен дээрээ сэлдэж болж байна гэсэн үг. Тэгээд нөгөө талаасаа би Канада доллараа унана гэж харж байгаа бол би энэ Еврокад дээр бай ярилж нээж болж байна гэсэн үг. Тэгэхээр яах нь Еврокад, NZD кад хоёр хоёулаа ингээд надад бол бай ярилж харагдаж байна. Тэгэхээр бас ингээд ослооныхаа хамаарлаар валют хоорондынхоо хамаарлаараа бас тийм ч муу биш гэж бол дотроо бодож байна. За энэ Швейцар франк. Энэ зарим NZD Швейцар франк бол дээш харагдахгүй л юм байна. Паунд Швейцар франк бол дээш харж болж ирсэн. NZD USD хараад. NZD USD 7 оны лаа жоохон сонирхагдсан. Энийг бас дээшээ хараад байгаа байхгүй юу? NZD USD-г. Тэгсэн чинь өнгөрсөн 7 хоногт ингээд дайггүй яг энэ хавьяас гэж харж байсан бүсчил дээрээс ирээд ингээд явж байснаа доошо батерийн стрит өчигдрийн он фарм дээр дээшээ зүү татснаа лага гарч ирснэ. Ингээд хангалттай тоон лагаацнаа буцаа унаад наадын. За NZD USD ягаад дээшээ хараад байгаа шалтгаан бас ерөөсөө л энэ дээр ингээд угаасаа сүүлийн оройгоо дээшээ сэтэлцэн буюу энэ дээр хаяа үүссэн байхгүй юу? Ингээ хаяа үүссэн. Тэг яах нь энийг эвдэхгүйгээр ямар нэгэн байдлаар би эндээс хайрлаа болж байгаа гэсэн үг шүү дээ. Энийг эвдэхгүйгээд. Энийг л энэ хавцаанаас л гэж үздэг юм билүү. Ирсэн юм биш дээ энэ хавцаанаа. За дахиад жоохон доош харчих. За ингээл би NZD USD бас надад дээшээ харагдах боломжтой харагдаад байгаа. Тэгүнгуут одоо энэ дээр бол жоохон зөрчил гарч байгаа юу харж байгаа гэхээр Pound USD доошоо харагдаж NZD USD дээшээ харагдаад байгаа байхгүй юу? Тэр нэр чи ардаа хоёулаа доллартай ослол. Тэгэхээр долларын индекс аль нь дэшээ хүчтэй хөдөлгөн бол энэ хоёр тэрнийх нь эсрэг л хөдөлчин. Тэгвэл би ингээ хооронд нь дээш доош нь хараатахаар жаахан хоорондоо зөрчилтэй байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ Pound USD NZD USD дээр стайлцсан эрхэнлүүл орно доо. Хоёулаа жоохон доллароос хүчтэй хөдлөл хоёр тишин ер нь хол саваад ийн гэж ерөнхийдөө үл байхгүй. Гэтэ энэний бол 7 оны хөдөлгөөн гэсэн тажгүй шалан дээр ирчээд байгаа. Даанч өнгөрсөн 7 оны лаан бол сэлрүүд нь аяйгүй илүү байна. Өмнөх 7 оны лаан ийм гоё баярууд байж чадж байгаа. Тэр яг тэрнээс эсэргээрээ том сэлрүүд ороод ирчлээ л дээ. Энэ хоёр лааны зохицол болон дайггүй байсан. Харгил ийм юм шиг. Одоо яг энэ шиг түүх явна гэж байх уу? Энэ жижиг лаа, ногоон лаа, цагаан лаа, ногоон лаа. Гэхдээ энэний цагаан лаа өмнөх ногооноос жижигэн байгаа. Голоо онцлог нь. Энэ болохоор ингээд цагаан лаа өмнөх ногооноос биеийн хаалтаар том гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд сэлрүүд нүчтэй байсан гэж харж байна гэсэн үг. За гэхдээ дараагийн 7 оны лаа дэш энэ том бол ногоонгаа тхий үсэхгүй. Зэн шалгаад үзэхэд буруудахгүй л зэг гэж харж байна. Энэ паттерн мангар цэвэрхүү үс. Стойртл ингэж үсээг юм уу гэмээр. За Австрал доллар, Канада доллар. За 7 оны лагийг харчих. Ерөнхийдөө сэлрүүд нь илүү гэхдээ яах тодорхой хэмжээнд баярууд нь орж ирж дууссан. Сүүлийн 3-7 хоногийн өмнөх ёроолыг лагаараа сэтэлж чадаагүй. За дийлэр рүү орлоо.
Энэ цагийн шинжилгээнүүд яагаад daily дээр гарч ирээд байгаа. За ингээд энэ дишээ явж байгаа трендийн сүүлийн орой яриалаа тоолцсон. За тэгээд энэ өөрөө юу бэ нэ гэхээр дишээ паттерны шал тааз. Нилээн гайгүй зэвэрхэн. За тэгээд өнгөрсөн вебинар дээр болохоор юу гарч ирсэн бэ гэхээр энэ дээр дишээгээд харчъя. Шууд дишээгээд харчъя гэхээр ийм доошоос стрэх магадaltaй паттерн яваад энийг нэг сэтгүүлж авч агаад тэгээд дээшээ харъя. Тэгвэл эндээс бай төлөвлөж ихээр энэ жоохон ингээд дээшээ өссөн ч гэсэн ирээдүйд доошоос стрэх магадaltaй паттерн байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь үүрэг ажиллаа хийчих юм бол би stop loss авчна. Тэгэхээр за одоо энэ паттерн стрэлцэн дууссан. За тэгээд одоо юу өөрчлөгдсөн бэ гэхээр шинэ ёроол үүссэн. Энэ хэрэггүй болж байна. Шинэ ёроол үүссэн гэдэг чинь хуучин орой баталгаажсан гэсэн үг. Энэ онолтын орой баталгаажсан. За тэгэхээр одоо энийг сэтгүүлээл хуучин энэ орой энэ дээр байгаад энийг сэтгүүлж дээшээ тренд ирэх гэсэн бол одоо энийг сэтгүүлээл дээшээ тренд ирчихнэ гэсэн үг. За хэрвээ ахиж ингээд доошоо энэ дээр нэг юм паттерн үүсээд энийг доошоо сэтэрх юм бол энэ шинэ ёроол үүсчин буюу эн чинь ийшээ зөөгдөөд эн чинь энэ орой руугаа зөөгдөж гэсэн үг. Ингээд дахиад явчихна гэсэн үг шүү дээ. Хойшоо шинэлгүй. Тэгэхээр одоо болохоор яг энэ нөхцөлд энэ ингээд дээшээ өсөх юм бол энийг л эвдэхгүй уналтынхаа тренд дээр ягаад тэгэхээр энэ ёроол өмнөх ёроолоос сэтэлцэн энэс дээшээ явсан шинэ орой өмнөх оройгоо сэтэлэхгүй. Энийг харин дээшээ сэтлээд гараад ирэх юм бол энэ ал ав тренд ирэх чинь тэгээд энэ дээшээ сэтэрх магадaltaй паттернаа сэтэр чинь тэгээд бид нар яхнуу дээшээ сэтэлж аваад паттерн үлээж аваад баядах боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ хэрвээ дээшээ сэтэрээд даваа эвдэлчих юм бол нэг өдрийн чартанд дээшээ болчихж байгаа юм 2 цагийн боёо дунд цагийн чартанд дээшээ болчихж байгаа юм. Тэгээд 15 минутан дээр нь паттерн дээр орох юм бол бараг 15 минутанд дээшээ болоод ингээд цаг хоорондынхаа хамаарлаараас нэлээд дайггүй бүх одоо цагийнх нь хамаарлууд дээшээ болчихж байна гэсэн үг. За энэ спортыг устгах. Энээс илүү их юм шалтгааллах юм учраас за юм байна гэсэн үг. За гэхдээ daily дээрээ энэ ингээд хүчтэй тренд лайн гэж ярьж исэн шал гэд ингээд ярьж исэн энийгээ доошоо сэтэрсэн. Энэ томороо өөрөө бас юм доошоо сэтэрх магадaltaй channel гэх юм уу те юм сувг дотор явж байгаа шүү дээ. Ингээд impulse correction impulse гэд ингээд явж боломжтой. За гэхдээ ингэж явахын тулд дахиад энэ ингээд доошоо сэтэрж явахдаа дээшээ сэтэрдэг юм магадaltaй паттерн үүсэж байгаа. Хэрвээ энэ том паттерныг сэтэрхтэй сэтэрж байгаа хөдөлгөөн дахиад ийм эсрэг зүг рүүгээ буюу одоо эн чинь юу гэхэд вэ гэхээр энэ том паттерны магадлал нь доошоо сэтэрх байгаа байхгүй юу. Гэтэл доошоо сэтэрж явах явж байгаа паттерных нь магадлал дээшээ байгаад байгаа. Тэнгуут энэ паттернаа ерөөхдөө сэтэрсэн гэж үзэхгүй байж болдог. Яагаад вэ гэхээр энэ ч угаасаа ингээд сэтэрчээд ирээдүйд стрээд ороод тэгэхээр буцаад энэ паттерн руугаа ороод энэ паттерныхаа тренд лайн дээрээс тооч аваад дэше өсчих боломжтой байгаа гэхгүй. Тэгээд дээрээс нь чиглэл нь дээшээ байгаа тохиолдолд бол зүгээр чиглэлээ доошоо эвдчих юм бол одоо жишээлбэл би ёроолыг за энэ гэж ёроолыг ингээ хэрвээ одоо энийг ингээ сүүлийн лоо орлоо гэж таньсан юм бол те энийг сэтгүүлээд тэгэд энэ дээшээ паттернаас тэрж явахдаа эн чинь зүгээр энэнийхээ pullback-ийг хийж байгаа юм болно. Тэгэх юм бол доовоо эвдсэн бол илүү pullback гэж хараад доовоо эвдээгүй байгаа тохиолдолд бол илүү зүгээр нэг юм сэтэрчээд буцаад ороод ирж байгаа хөдөлгөөн гэж таниул илүү зүгээр санагдаад. Тэгэхээр одоо энэ нөхцөлийн хувьд бол доовоо эвдээгүй байгаа учраас ирээдүйд буцаад энэ паттерн руу орж ирнэ гэд харуул төлхөө магадaltaй харагдаад байна. За тэгэхээр Еврокад дэше харагдаж байна, NZK дэше харагдаж байна, AUD бол окей дэше байж болно. Гэхдээ яг нөхцөл нь бүрдээгүй гэдэг статустай гэсэн үг. За энэ дээр одоо ингээд энэ дээрс үн докторчж штэ sideways үүсэж чинь те ингээд шалтгааз болоод за энэ бол найд нарын айлын бишлэлтэй энэ тэмдэглэгээ нь биш шүү. За ингэж ингээд шалтгааз тэгээд яг хөө бид нар арай эрт ингээд энэ дээшээ явчих үед арай эрт орохыг хүсэх юм бол энэ доор 1 2 хүрсэн 3 дахь хүрэлтэн дээр нь баядаж олно. Гэхдээ магадлал нь нэлээд бага. Ягаад тэр одоохондоо доошоо трендтэй явж байгаа учраас яг магадлал нь бага юм чинь гэхдээ яг эрсдлээ багаар үрээд орчуулж зүгээр л дээ. Арай эрт орох гээд тэгээд risk reward айгүй өндөр ашигтай гараад ирж штэ. За тийм байна. За Швейцар франк, Австрали доллар ихтэй жоохон өнгөрсөн л огт унжих шиг боллоо тийм. За Австрали Швейцар франкийг энэ дээрээс дээшээ ингээд impulse correction impulse гэдэг доошоо стрээд гэхдээ энэ median line дээрээс дээшээ явчих юм болов гэсэн чинь энэ доошоо руу гараад ирлээ.
За энэ баларсны даамгийг устгах. За энэ шал юм хүчтэй шал байгаа 23 оны 9 сараас хойш ингээд энэ дээр ойгоод байгаа. За энэ дээр ахаад ирсэн. Гэхдээ яг хуу энэ удаагийн онцлог нь юу вэ гэхээр том цагаан лагаар ирсэн. Энэ гэхдээ энд нэг юм том цагаан лагаар ирээд 2-7 хоног рейнжлээд 3 дахь дээр нь дээшээ стрейт явж болсон байна. Дахиад тийм байхыг үгүйсэхгүй. Юу юм хүчтэй шалан дээр ирсэн байгаа учраас анхааралтай байх хэрэгтэй гэсэн үг. Impulse correction impulse-г ороод ирсэн. Энийг бол хүлээе дөө. Одоо бол энэ дээрээ сейлдэхэд хамгийн аюултай бүс. Тэгээ buy D гэхээр яг buy-нд гоё нөхцөл нь хамгийн тохиромжтой үнэ нь үүсээгүй байгаа. Тэгэхээр жаах хүлээж байгаа тийм sideways эдэр үүсгээд тэрнийхэн доовн дээш эргэжингуут нь buy-д бол илүү зүгээр гэсэн үг. Одоо жишээлбэл энийг харъя л да хэдүүлээ. Өмнө нь ингээд унж орж ирээд юу болсон бэ гэхээр цэсрийн хөдөлгөөн яваа доошоо задрах магадaltaй батарей нүүсээд тэрийгээ сэтрэхтэй дээшээ ингээд доошоо задрах магадaltaй батарей нүүсчихэж байгаа юм. За тэгээд чиглэлээр нь таны гэх юм бол сүүлийн шал энэ дээр үүсээд энэний өмнөх шал энэ дээр үүссэн гэсэн үг шүү дээ. Энэ шинэ шал нь нэг эвдсэн. За тэгэнгუთ хамгийн сүүлийн энэ унж байгаа трендийн орой хаана байсан бэ гэхээр энэ байсан гэсэн үг. За тэгээд энийг дээшээ сэтлээл тренд солигдсон буюу энэ дээр хай алдсан. За тэгээд ингээд шинэ үүсэж байгаа орой өмнөх оройгоо сэтэлсэн бол энэс доошоо явсан орол сүүлийн оролыг эвдэхгүй. Гэт яваад за тэгээд энэ дээр нэг юм шал тааз солигдоод тааз шал дагдаа. Тэгээд ингээд дээшээ тренд явсан гэсэн үг. За тэгэхээр ийм л бүтц хүлээж ээж болж байна да. Энэ дээр одоо дээшээ задрах магадaltaй батарей нүүслээ биш доошоо задрах магадaltaй батарей нүүслээ доошоо задарлаа доовоо шинээр эвдлээ low энэ дээр lower high энийг дээш нь сэтлүүллээ инглээ энд high энэ хөдөлгөөнийг л барьж аавна гэсэн үг яаж хийж хаад тэгэл дээш. За энэ бүтц тэгээ бараг дараагийн 7 хоногт үүсч амжихгүй багт гэт яг ямар шуух юм дараагийн 7 хоногт үүссэн байх нь харъя да. Яг энэ хадгалч юм гээд. За Австрали доллар. За Австрали йен. За сайдвей үүсээд байна гэдэг амар хардаад байсан. Тэгээд нэг доошоо задрах магадaltaй батарей нь байна гэдсэн. Дэстэрчлээ. Энэ сайдвейсийг хардаад байсан шүү дээ. За 7 хоногийн лаан яг Канада доллартай адилхан. Энэ хоёр бол илүү төлөхөд том цагаан лаанууд буюу миний хараа уналтын лаанууд гэсэн үг. Евро yen паунд yen болохоор нэм дээшээ лаанууд буюу ногоон лаанууд гараад ирсэн байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт угаасаа энэ Австрали доллар, Канада доллар хоёр жоохон унцсан учраас йентэй ослоод нас тодорхой хэмжээнд арай хүчтэй лаанууд үүссэн болов гэж занзаараад байна. За тэгээд 7 хоногийн лаг нь харахаар мэдээч өмнөх 7 хоногтойгоо адилхан том цагаан лаанууд гарцсан. Энэ дээрээс шууд бол өсөлт харж чадахгүй төлхөөл доошоо таамаг маань илүү гарч ирэх гээд. За 2 цаг руу ороод харъя. За 2 цаг руугаа харахаар чарт жоох ерөнхийдөө юм унаад нэг өсөөд унаад гэдэг байсан бол ингээл уналтан жоох юм холдож тахаа болоо ингээл рейнжлээл гэхдээ нэг хүчтэй унчлаа штт. За тийм энэ мань өөрөө бид нарт тийм ирээдүйдээ шийдэх магадaltaй батарей зурж өгөөд тэгээд хамгийн ихний даваа эвдүүлээд нэг байд ч үзэж болж байна. За тэгтээ хол баятахгүй мэдээж 7 хоногийн лаан доошоо нарай хүчтэй байгаа юм чин цэсрийн хөдөлгөөний харж байгаа аль давыг эвдэхгүй гэдгээ анзаараад тэр дов дээрээсээ л сэлтүүлэх нээлжэнд зүгээрээ гэсэн үг. За энэ жишээлбэл сүүлийн орлоо гэвэл энэ хоёр дахь нь байна. Тэгэхээр энд яах нь сүүлийн lower high. За энийг эвдэхгүйгээ сэлдэж болж байна. Энийг эвдчих юм бол тренд буцаад доошоо эргэтэл төр хүлээж болж байна гэсэн үг. За 2 цаг дээрээ тийм байна. Энэ дээр нэг жоохон хүчтэй шалтгаан азны бүсчлэл байна. Энэ дээрээ ирсэн юм байна. Брейк юм шүү дээ. За энэ дээр эвдсэн нэг юм хүчтэй бүсчлэл байна те. Бүгд дээр анзаарч байгаа шүү дээ. Энэ дээрээс их нээлжний хөдөлгөөн орж ирчээж магадгүй. За энийг доошоо төрчих юм бол энэ дээр нэг гівэрэ хүчтэй бүсчлээ. За тэгээ өсвөл сэлдий да. Гэхдээ мэдээж одоо энэ импульсын цэсрийн хөдөлгөөн гэдэг зүйл орж ирж штэ. Тэр чинь ингээд өөрөө доовоо эвдээд нөгөө дэшээ буюу энэ унцсан хөдөлгөөний эсрэг гэдэг дэшээ хөдөлгөөний бийтэй яваад иж болно. Тэгээ тэрийг гол нөгөө бид нар ирээдүйд яг дахиад дэшээ хүчтэй явах гэдэг нь үү аль эсвэл дахиад доошоо тренд дагах гэдэг нь үү гэдгийг бид нар паттерны тусламжтайгаар таниад байгаа штэ. Паттерны гол онцлог гэсэн үг штэ. Одоо энэ штэ
Энийг ингээл харахаар ингээл харах юм бол өсөж байгаа шүү дээ. Чи ингээл 100 гаралтай өсөөл байгаа байхгүй. А гэтэл яг ийм хэлбэртэй юм үсээд ингээд явгаад идэ энэ минь side view нь баталгаажуулахаар ингээд impulse correction impulse байж магадгүй. Энэ бол ирээдүйд доошоос тэр тийм а гэж ингэж л мэдээлэл аваад байгаа гэсэн үг шүү дээ. За энэ бол тиймэрхүү байна. Жаахан даашаа таамаг нарай хүчтэй. За USD 7.7 бас мэдээж доошоо байсан. Өрөвч явах чинь. За 7 хоног дээрээ нэг ийм бүсчил дээр ирсэн байгаа юу ч гэсэн. Шал. За ингэ 4 удаагийн тоочтой шалан дээр ирсэн байна. Дээрээ нэг юм таацтай. За энэ таацаараа биш. Ингээд чам ослохгүй. За дээдлийн тренд лайн жоохон зөвл юм байна. За ингээд өнгөрсөн 7 хоногийн лаг харах юм бол дараагийн 7 хоног асуудалгүй унал гэж орж ирчихсэн. За гэхдээ бүсчлийн үед хамгийн эвгүй нь юу юм хэрэг энэ дээр энэ бүтэн зүү өөрөө ингээд зүү татчихсан. Тэгэхээр ахаад ингээд энэ зүү татчихсан буюу ингээд хүчтэй гинт бай орж ижсэн бүсчил дээр яваа учраас дахиад эндээс баярууд орж иж магадгүй. За тэгтээ яг энэ бүсчлийнхаа бараг 80% туулаад гарчлаа л да. Дараагийн 7 хоногт яхийг харъя. Эвгүй спорт бүсчлэлт дээр л байна л. За тэгээ sideways үүссэн, сэтэрсэн, шалаа сэтлээд pullback хийсэн, ахаад унсан, дажгүй л stop-та унлаа. Нэг тийм арилжаа олдохгүй байхаар хэмжээний юм биш л харагдаж байна. За нэг бол одоо дахиад стов арах юм бол одоохондоо дүнгэж шинээр үүссэн бодгон арилаагүй доовлт шинээр үүсэж байгаа. Хамгийн сүүлийн орой энийг дээшээ сэтгэлүүл дээшээ харчий. Яллахаар дахиад дээшээ яваад энийг сэтгэлгүйгээс элдэж болж байна те. За иймэрхүү маягаар ихний ээлжний довоогоо тарч энэ дээрээс бол тэгтээ жаахан сэлтгэд ивгүй л харагдаж байгаа шүү. Энэ нөгөө юм нэлээд холлын юм хүчтэй тренд лайн дээр ирсэн. Ядад сүрийн хөдөлгөөн орж ирэх боломжтой. Одоо энд ингээд ерөнхийдөө анзаарах юм бол довоо өвдөл ингээд дээшээ матсан тэмцвэрийн хөдөлгөөн энд л нэг ганц байвал байна. Бусд нь баг байхгүй. Тэгэхээр жоохон том хэмжээний урт хугацааны сүрийн хөдөлгөөн орж ичээж хизээ нэг өдөр очих байхын доллартай ослууд дээр доллар угаасаа амар хол өсөд байгаа шүү дээ. За тийм л байна да. За ойл нэг юм хүчтэй шалан дээр ярьж байгаа. За энэ дээр арай хүчтэй байх юм болоо гэж бодсон ч сэтгэлээ гараад ирсэн. Сэтлээд гараад ирсэн. За арай ногоон өнгөрл дэмжлэгийн зоон болох ногоон өнгөр зурчмаар гадах. За ингээд доовууд нь юм байгаа гэдгийг илэрхийлээд байгаа явуулна. Энэ бол доовыг хэлэх гээд байгаа царай шүү. За ингээд тоолонгууд одоо хамгийн сүүлийн ороод хамгийн сүүлийн орой гээд байгаа гэсэн үг. Тэгээ энэ хамгийн сүүлийн орой мөрөө биш. Энэ биш. Яагаад энэ биш вэ гэхээр энэ хизээ хамгийн сүүлийн lower high болох вэ гэхээр энийг доошоо сэтэлж ижил болно. Тэгээд хэрвээ үн ингэж дээшсээр хагаад энэ хоёрын завсар яг энэ хоёрын дунд ингэж үн үсээд унчих юм бол угаасаа энийг lower high гэж таньж байгаа хүмүүс бол ийшээ uptrend гэж харна. Энийг lower high гэж таньсан хүмүүс бол энийг эвтгүүгээд энэ дээрээс хэлтэх боломжтой учраас ингэж товоо яг нэг хардгаараа харах нь жоохон чухал байгаад байгаа шүү. За энэ дээр нэг юм хүчтэй суппортын бүсчлэлт ирчээд байна. За яг одоо энэ гээд үнээр за эндээс гээд авах юм бол 9 сарын 26-наас хойш энэс доош үн ороогүй байгаа. Тэгэхээр одоо юу гэсэн 3 сар гарan энэ шалан дээр ирээд үн өсөд нь штэ. За тийм учраас ягаад энэ удаа ахаад өсч болохгүй гэж. Тийм магтлаар нэг байдж үзье. За 15 минут руу орууллаа. Impulse correction impulse гэдэг унцаан гэж юу. Би ингээд ийм паттернаас тэр дэше гаад ирэхээр нь гооводоос энэ өрөө дэшин стлээд сөрөлгөн дээрнээс байд гэж утсан дэше стэрдгүү нац. За хүлээж байгаа зүйл юу вэ гэхээр sideways хөдөлгөөнийгт яагаад sideways үүсгэж байгаа гэхээр ингээд impulse correction impulse гэж унаад байгаа down trend-ийн хүчин сулруулад buy-уудын орж ирэхийг хүлээж байна гэсэн үг. За тэгээд одоо нэг юу гэх энэ шиг юм заваарсан юм гэдэг ч юм уу те. Энэ шиг юмнууд ийм юмнууд үүсэж байгаа гэсэн үг. За тэгээд sideways үүсгэх нөгөө тал нь доовод нь хоорондоо ойртоод ирдэг учраас
бага stop lossтэй бүр довынхон доор stop loss тавилаа гэж бодсон ч stop loss жижигэнтэй оролт болдог. Тэгэхээр ингээд risk reward-ийн харьцаач нэлээд гоё болгож ирдэг арилжаан дээр. Тэгэхээр ийм 100 гаралцсан хөдөлгөөнийг хүлээж байна гэсэн үг. Одоо жишээлбэл ингээд довоо тоолол stop loss харах юм бол зах замбрааг болоо гэсэн үг байхгүй. Энийг сүүлийн ороод гэж харна. Тэ гэтэл хамгийн сүүлийнх нь энэ байна. Дунд нь байгаа нь энэ байна. Тэгээ энийг эвдүүлж дээш after-end иргэн хэр чин амар хол байгаас тэ. Одоогийн байгаа аншнаас 200 пипний дээр байгаа байхгүй. Гэтэл одоо энэ хөдөлгөөнд дараагийн нэгтгэхэд ингээд ханш нэгдээд явж ийснаа энэ шинэ гасныг хатгаж өгөөл энэ ороолоо сэтлээл шинээр лаврлаа үүсгэж юм бол бидний сүүлийн lower high өөрөө доошоо зөөгдөөд энэ lower high чи энэ дээр өрөөд ирнэ гэсэн үг. Тэгээд бид нэр яах нь үн энэ дээр бас энийг сэтлүүлж high high үүсгүүлээд ингээд байт гарч яах юм. Илүү доороос ингээд үн байтах боломжтой буюу илүү хамгийн доод хямд үн дээр нь ингээд юм худалдаж аваад бай захиалгаа өгөөд илүү хол арилж байгаа барих боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү юм л хэлж байна гэсэн үг дээ. Тэгээд доош стрит явуучвал зураг зод хоёртой холоос нь харж да. За USD CAD. За энэ нөгөө шууд вебинар дээр зоогоо ийцэн таамаг ингээд яваад өгдөг нас. Шууд ингээл за энэ оройн энийг эвдсэн юм баг эндээс нь энэ доор stop loss ингээл 28 пипний stop loss тавиад арилжаанд орж болох юм байна гэж ирсэн вебинар байж тээ тий тэрний тамгаа гэсэн үг. За юу стик гот. Энэ бол ингээд нэг өдөр дээр лагаар харахаар бол хэцүү юм биш тий. 2 цаг дээр болохоор дэше лаан дээр актц очроос таарад очроос. Нэг өдөр дээр за ийм удаан явж ирсэн рейнж дэше эсэлсэн доллар индекс амар өссөн. За тэгээд одоо ингээ хараараа USD CAD унсан байгаас тээ. За USD бишээ өссөн байгаа. Тэгээ USD CAD өсөх хоёр нөхцөл байгаа. Нэг бол уртлын валют нь өсөж байгаа, нэг бол хоёр тойдлын валют нь унж байгаа. За тэнгууд хэдүүлээ индекс руу дөрөв нь ороод хаачээ. За урталтаа доллартай, арталтаа канад доллартай. Хэрвээ уртлын валют нь өссөн гэж үзэх юм бол өнгөрсөн 7 хоногийн лагаар ингээд долларын индекс хүчтэй өссөн байх гэдэг. Гэтэл долларын индекс ингээд өчигдөр за жишээлбэл 5 дахь бол ингээд дээшээ том ногоонлоо байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яасан гэсэн үг байх нь долларын өөрөө тэгж хол өсөөгүй байхад USD-ийн урдаа USD-ийн байгаа хол өссөн байна гэхээр артлын валютны суларсан нь илүү харагдаж байна гэсэн үг байхгүй. Хэрвээ үнэхээр долларын индексийн лага ингээд том дэшээ ногоон байгаад энэ дагаад дэшээ том ногоон байх юм бол за доллароо дагаад хөдөлчихье гэж харах гэдэг байна гэсэн үг. Гэтэл энэ дээр долларын индексний хол дэшээ өсч хэмжээгүй байхад энэ хостол хоорондоо бүр ингээд дэшээ одоо хэдэн бий бүтэлсэн 134 пип хөдөлсөн байна. Тэгэхээр Канад доллар доош унсан байна гэж харж байгаа юм. За тэгэл урдаа Канад доллартай ослуудаа харахаар Канад доллар 5 дахьын лаа ийм том доошоо байгаа. Тэгэхээр ингээд энэ дээр бол хичнээн доллар хүчтэй ч гэсэн мэдээж нөгөө валютаас хамаарч таарж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол USD CAD-ийн өсөлтөн дээр Канад доллар нь хүчтэй унсан учраас яаж яана гэсэн үг. Энэ хостлон дэше өссөн байна гэсэн үг. За би түрүүн эднэрийг бүгдийн дэше хараад байгаа. За тэгээ ардаа Канад доллартай валютууд харахаар хэвчлэн дэше байгаа даа. Тийм Австрали доллар унж яхад. Одоо жишээл за би таамаг ярьчаад энэ дээр спешиал ярих юм байна. За ингээд энэ таамаг бол тэгээ болжлаа, явжлаа. Тэгэл энэ дээр бараг цэвэр доовол хөвгөл орсон оролцсон тий. 15 минут руу орсон юм шиг байна. Тэгээ хамгийн сүүлийн ороод 2 дахь ороод хамгийн сүүлийн уналтын трендийн сүүлийн орой энийг эвдсэн энэ дэшээ задрах магадaltaй битээр нь тэл нэг одоо энэ доовтойгоо нэлээ ойрхон ирсэн байна шууд ингээл стоп лоссоо тавиад орцсон жаах вэ гэж ярьж ирсэн яриа тэгэл дэшээ явцсан. Одоо энэ оройгоо эвдхийн л үлээх юм байна. Тэгээ non farm нэг хүчтэй орж ирээгүй. Энэ нь 930 non farm юм лаа. За non farm гэдэг мэдээ бас ингээд нэг чартанд хүчтэй байхаа болж байгааг бас анзаарч л байгаа. За энэ давуу дэшээ эвдэж чадвал энэ таамагийг цаашаа бариад ээж болно. Одоо ингээд тэр үе оролж байгаа бол тий. Энийг дэшээ эвдэхгүй байх юм бол жоохон анхаарах хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэхээр энэ дэр чим дабл топ моп гэдэг битэр нь болчих штэ. Тэгэхээр энийг дэшээ эвдээд гараад ирвэл илүү зүгээр байна гэсэн үг. За би бол дэшээ магадлаараа хол явна гэж бодож байна уу. Энийг бол би дэшээ явна л гэж бодож байна. За гэхдээ нэг хол явахгүй. Ишээ чин эндээ юм хоёр том оройтой байхгүй юу. Тэгэхээр харж л яах Канад доллар тийм хүчтэй хоол унах уугүй мэдгүй. Юуцсан 7 хоногийн ламаа тэр нэм гоё юм чин дэшээ бол бариад тах нэг асуудал байхгүй. Ядаж нэг 7 хоног бариад нэг 100 200 пип дэшээ явах байл үтээ.
Impulse correction impulse гэж авах юм бол за болиё л да ядаж энэ impulse-ийг л авъя гэж үзье л да. Энэ impulse нь бол хандсан юм байна. Энэ impulse-ийг авъя гэж үзвэл яах юм. Энэ impulse-ийг авъя гэж үзвэл дахиад дэшээ нэг том лааны хөдөлгөөн ядаж байгаа. Тэгэхээр баг all time high хийх гэдэг юм. Элийн дэш хачрах гэдэг юм те. Аймыг яаж мэдэх вэ гэдэг. За USD Швейцар франк дээр юм ярихгүй. За доллар йен. За доллар йений хувьд бол яг йен, паунд, доллар, йен, евро, йентэй адилхан ерөнхийдөө дэшээ жижигхэн ногоон лагагдсан юм байна. Бусдууд нь бол энэ Австрали доллар, йен, Канада доллар, йен бол доошоо харагдаад хүч заагдсан шүү дээ. За USD йен. Тэр нэг хүчтэй шалтгаан зүйлс энэнийхээ доор орцсон уу? Шийдвэргүй уул нь өмнөх 7 хоногийн ланд хомлаа. Одоо шийдвэргүй л. Тэгснэ энд нэг юм таазан дээр ирээд гэд гаццсан байгаад тах юм. Энд ирээд гаццсан. За нэг өдрийн лаанууд нь тэгээд уналтын хүчин сулраад баядаад баядынх нь хүч бас хүчтэй байна уу гэсэн чинь их хол явж таагүй. За биеийн хувьд бүтцийн хувьд бол өөрөө дэшээ задрах магадaltaй битээр нь зурж байгаа. Дэшээ сэтэрл бол сэтэрчнэ л гэдэг юм чинь. За таамны ийм л юм байна дөө. Эл ийм л там гаргамаар юм байна. Хол өсөхгүй баг. Доллар жоохон цэрэг хөдөлгөөн очих боломжтой учраас доллар урдаа доллартай болохоор доошоо тамаа илүү бол гаргаад байна гэсэн үг. За ингээ апдейтуудаа хийгээд бас нэг хол зүрсэн таамууд гайгүй юм шиг байна. За яг pound USD эдгэрний сонир рейнж руу орчих нэг стоцол бас гайгүй харагдчих. За нэг юм ярих гэж бодсон. За Австрали доллар Канада доллар дээр байна. За энэ. За Канада доллар нь өөрөө унтсан. Одоо жишээл ингээ харах юм бол ардаа Канада доллартай валютууд энэ зэдэг хад биш. За одоо жишээл евро кад ингээ дээш яваа байхгүй. Тэгээд USD кад дээшээ. Тэнгуут одоо энэ дээр NZD кад Австрали доллар, Канада доллар ийм байранда байгаад байгаа зү. Ингээ анзааруул. Тэгээ энэ бас яагаад ийм лаа үлсэн бэ гэдэг талаар хальт бодол ойлж. За уул нь ингээд Канада доллар ингээ хүчтэй унцсан байтал ингээд энэ хоёр ингээд нэг дээшээ өсч чадаагүй байна гэдэг чи өөрөө юу гэсэн хэрэг ямар үед ингээд энэ хоёр валют ингээд хоорондоо хөдлөөгүй үнэн ингээд хэвэндээ байж болохгүй энэ хоёр валют маань хоорондоо нэг зүг рүү хөдлөөд байна гэсэн үг. Жишээлбэл Нью-Зеланд доллар унаад Канада доллар хоёр зэрэг унаад тийм учраас энэ хоёр нэг нь нэгнээсээ ингээд хүчтэй хол унж чадахгүй байгаа учраас үн ингээд бариад байна гэсэн үг байхгүй. Одоо жишээл энэ хоёр валютыг ингээд энэ чи ингээд нэг гэдэг харьцаатай байлаа гэж бодъё л доо тий. Урдлын валют нь урдлын нэг ширхэг валют нь хойдлынхоо ингээд нэг ширхэг валютаа тэнцдэг. Гэтэл уул нь энэ хойдлын валют нь унаад энэ хойдлын валютынх нь үн цэн нь уул нь унаад нэгийг харьцах. Тэгээ энэ нь жоохон доошоо унаад нэгийг харьцах 0.8 болоод байна гэсэн үг байхгүй уул нь. Одоо ингээд энэ зэдэг Канада доллар нь унчлаа гэж бодох чинь. Гэтэл энэ хоёр болохоор яасан бэ гэсэн чинь хоёулаа ингээд нэг харьцах нэг байжгаад хоёулаа 0.8-ыг харьцах 0.8 гэдэг чинь ингээд хоёулаа зэрэг унаад байгаа байхгүй. Тэгээ нэг нэгнээсээ хол хүчтэй унж ижил энэ ингээд айл нэг тийшээгаа хүчтэйлээ ингээд үүснэ. Тэрнээс өмнө бол ингээд үүсээгүй байна гэсэн үг байхгүй. Одоо жишээл ингээд зөв математик нэгийг хуваах 1/100 1 нэгийг хуваах 0.8 тэнцүү tid одоо жишээл энэ ширхэг 1.2 болоод энэ хойдлын валют нь өсчүүл үн цэний толгой гэдэг ч юм уу. Тэднийг ингээд тооцоолоод гараад ирэх боломжтой гэсэн. За тэнгууд энэ NZD кад дээр адилхан мөн нөгөө талдаа Австрали доллар, Канада доллар дээр адилхан гэсэн. Канада доллар ингээд уулна хүчтэй унаад байгаа ч гэсэн бас ингээд дээшээлээ үүсч чадахгүй байж тээ. Энэ нь өөрөө юу илэрхийлээд байна гэхээр Австрали доллар ингээд өөрөө Канада доллартай ингээд зэрэг хамт унаад байна гэсэн үг байхгүй. Тэгээд лаан өөрөө за энэ лаа жишээлбэл жоохон цагаан байж тээ. Буюу нээлттэй анчнаасаа жоохон доор хаагдсан байж тээ. Энэ юу гэсэн юм гэхээр
Австрали доллар бүр Канада доллароос хүчтэй унсан байна гэсэн үг. Яагаад хүчтэй унсан байна гэж таамаглаад байна гэхээр нээлтийн анчнаасаа доор хаагдсан гэдэг чинь энэ хоёр валютын үн унсан байна шүү дээ. Бүтээгдэхүүнийх нь үн унсан гэсэн үг. За тэгэнгუთ Австрали доллар Канада доллартай харьцаж байгаа энэ одоо бүтээгдэхүүн унахын тулд унсан буюу ингээд доошоо хаагдахын тулд нэг бол Австрали доллар нь хүчтэй гэж Канада доллароос илүү унсан байгаа. Эсвэл Канада доллар нь өссөн байх гэдэг байгаа байхгүй. Гэтэл Канада доллар нь өсөөгөө унсан кейстэй буюу энэ нөхцөл байдалтай байгаа юм чинь Австрали доллар нь бүр Канада доллароос илүү унжиж энэ лайм одоо доошоо үсээд байна гэсэн үг. За тэгэж ингэж тэгээ энийгээ бүр ингэ яаж батлах юм бэ гэх юм бол одоо жишээл Канада доллар унсан үгөө ингэж батлахдаа урдаа Канада доллартай ослууд нь ихэнх хөвчлэн доошоо байна уу харж чинь арталтаа Канада доллартай ослууд дээр ингэ дээшээ байна уу гэдгийг харж чана гэсэн үг. За тэгвэл Австрали доллар унсаг үгээ яаж шалах гэхээр Австрали доллар нь урдаа байгаа ослуудаа харангуут ингэ доошоо лаануудтай. За артаа Австрали доллартай валют гэж байхгүй ч тий. Тэгээ эднэр нь ингэ урдаа Австрали доллар нь урдаа байгаа валютууд ингэ доошоо байгаа байхгүй. За тэгвэл валютуудынх нь бүр индекс гэж байгаа шүү дээ. Эднэр дээр ороод харчих болно гэсэн үг. За жишээл CXY гэдэг Канада долларын индекс ингэ доошоо, Австрали долларын индекс ингэ доошоо, паундынх жоохон доошоо, еврогийнх баруун байранда гэдэг иймэрхүү байдлуудаар харж болж байна гэсэн үг. За өөр чин хавтад хийх юм байхгүй тий. За тэгээд үндсэн нөгөө бүтээгдэхүүнүүдийн хавтадуудыг бол бичлэг болгоо оруулаад байгаа шүү дээ. Тэр тэндээс үзэж ирээ. Одоо доллар, моллар, биткойн трик. За евро USD талтарч. За евро USD-ийн энэ импульсийн хөдөлгөөн доошоо яваад хандсан. Ийм баймаар л харагдаад байгаа юм да. За 7 оных нь лаан sell buy шийдвэргүй дахиад buy-лаач байх боломжтой. Дахин л төсч магадгүй л тийм. Одоо ийм рейнж үүсээд байвал эвгүй ийм рейнж үүсгүйгээр энэ дагаан зэрэг хонлаа гарч байгаа доош унах юм бол дахиад дээрээс импульс тоолох боломжтой гэсэн үг. За жоохон шийдвэргүй байгаа юм байна. Бүтцийг харж байгаа бол ядаж тренд нь доош дэше ирэх нү байгаа тренд рүүгээ шууд яваад ах нү гэж харж л. Pound USD-тэй адилхан нэг паттерн зурж байгаа угаасаа. Тэгэл паттерныхаа дагуу онголтон гол тэгэл дэше явж байгаа та. За ингэж асуух асуултууд байвал бичиж болно шүү. Мэддэг юм бэ хэлээд. За үзэн вебинараа дуусгач дөө. За үзсэн хүмүүст нь үзсэн. Баярлалаа. Амралтын өдөр цаг зав гаргаад үзсэн хүмүүст нь баярлалаа. Тэгээд амралтын өдрөө аяд тогтоо өнгөрөөцгөхөрэй. Баяр таа.